хугацаагаа хэмнэн тэ. За энэ дээр ингээд төвчний хаслалууд гарч ирж байна. За тэгээ бичвэрийн тэмдэглэгээнүүд байна. За тэгээд энд болохоор нөгөө одоо Монгол keyboard гэж байдаг шиг энэ C++-ийн keyboard байгаа. Ийм keyboard байдаг. Энийг одоо жишээлбэл компьютерийн гар дээр наачих юм бол нот шивэхэд амар болно гэсэн үг тийм. За тэгээд энэ C++ программын энэ гарын алгыг боловсруулахдаа болохоор ийм 800 гаруй хуудастай C++ программын хэрэглэгчийн гарын алга байдаг. Эндээс орчуулж тэгээд 88 болгож багасгаж оруулж ирсэн гэсэн үг. Тэгээд гадаад хэлтэй хүмүүс байх юм бол надаас энэ файлыг авчих болно. Надад энэ юу хэдүүлээрээ байгаа гэсэн үг. За баярлалаа. Тэгэхээр манай багш оюутнууд одоо хөгжмийн бүтээлийг хөгжүүлэн найруулах, их гар бичмэлийг цахим хэлбэл оруулан ширэх, ном сурах бичиг эмгэтхэн гаргахад нот ширх асуудал зайлшгүй шаардлагатай байдаг. Тэгэхээр C++ 7.5 программыг та бүхэн сонирхч байвал ертөнцийн урагшлаад дахиад уулзах болох юм байна. За үргэлжлүүлээд одоо бид нар гол асуулт руу оръё. Хөгжмийн зохиол бүтээлийг боловсруулах, хэрхэн яаж боловсруулах вэ гэсэн бидний одоо гол үйл ажиллагааны гол сэдэв байгаа. Тэгэхээр энэ үйл ажиллагаагаар дамжуулаад бид цаашдаа өөрсдөө намаа бүтээлээ хийх байна. Тэгэхээр өөрсдийн хөгжмийн урлагтад энэ хөгжмийн боловсруулах асуудлуудад хэдийн нэвтрээд энэ бүр тогтолцоонд ороо ирсэн байгаа. 19 оны дунд үеэс ахвал хөгжмийн зохиолч, боловсруулах, хөгжимчин гэсэн яг юм үе шатлаагаар дамждаг юм тогтолцоо бүхэн бий болсон. Манайд бол одоохондоо хөгжмийн зохиолч, хөгжимчин гэсэн тогтолцоогоор явагдаж байгаа юм. Тэгэхээр яагаад энэ хөгжмийн боловсруулах нэг шаардлага гараад байгаа юм бэ гэхээр бид нар хөгжмийн зохиолын их бичмэлийг аваад шууд хөгжимлөхөд хөгжимчин бидний зүгээс заавал боловсруулах хийх үе шатыг зайлшгүй гарч байгаа юм. Тэгэхээр энэ үе шатыг бид нар заавал гэж өөрсөндөө тулгарч байгаа орно боловсруулахын дундын хийчээ тэгээд хөгжимчд яг бидний уран бүтээл болон уран сайныг ажилтан бол их хүн үр нөлөө үзүүлдэг юм гэсэн дүгнэлтэнд хүрч байгаамаа. Тэгэхээр одоо манай өргөдөд одоо ингээд аль хэдийн нэвтрээд угаас